Харин тургийн мэдээ танилцуулъя. Өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганаар төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн эцсийн хилцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр 5 толгой гашуун сухат, хөөт бичиг чиглэлд 1435 мм буюу нарийн цариг, 5 толгой сайн шаанд, баруун урт хөөт, чой болсон хөөт нөмрөх чиглэлд 1520 мм буюу өргөн цариг барихаар болжээ. Уг төслөөр хятадын талдаа хийж байгаа хилэлцээ эерэг дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс бүгд найрамдах хятад улс руу чиглэсэн шинээр барих төмөр цөмийн зарим шугамын цагирын өргөн хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрв хятадын талдаа төмөр цөмийн тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хилэлцээ амжилттай болсон тохиолдолд 5 толгойн гашуун сувад, сайн шанд замын үүд, хөөд бичигт чиглэлийн төмөр цөмийн шин шугамыг 1435 мм өргөн царигтай. Арцлуур Эрдэнэт 5 толгой сайн шанд, баруун урт хөөт чой болсон хөөт нөмрөг чиглэлийн төмөр цөмийн шин шугамыг 1520 мм өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна. Бодлогын байрны төчгийн дөрөвт гişг дээр бол байгаа шүү дээ. Ерөөсөө үндсэндээ 2 цариг байх ёстой гэж үзэж байгаа. Нэг нь бол Монгол улсын нийт төмөр замын гол цариг бол өргөн байна. 1500 орчтой байна. Яг боловсруулах үйлдвэр юм уу, аж үйлдвэрийн гол түүхийдийг экспортод гаргах чиглэлийн зам дээр бол ямар байх асуудлыг тухай өрн засгийн газар оруулж улсын их хурлаар шийдүүлж байна. Энэ шийдвэрийн дагуу тэр 2 чиглэл дээр 1400-ийн царигтай байна гэж сая улсын хурлаар шийдвэр гаргаж байгаа. Ингэснээр засгийн газраас 3 чиглэлээр төмөр зам тавихын зүйлээ хэмээн оруулж ирснийг улсын их хурл дээр сайн шанд замын үүд гэснийг нь хасч 2 үндсэн чиглэлийг нь баталсан юм. Хуралдааны дэглэлсээр байнгын орооны гишүүдээс асуулт гэсэн юм аа. Ер нь 2 хөрштэй тохирсон тохиролцоор бол төмөр замын дамжин өнгөрөх тариф дээр бид нэлээд томоохон хөнгөлт авахар болж байгаа. Энэ томоохон хөнгөлтийг сайн шанд замын үүдийн чиглэлд авах бололцоогүй байгаа. Одоо бид нар шинээр өгч чадвар гашуун сухат, хөөт нөмрөг, сайн шанд ханг гэж баригдах юм бол энэ замуудаар гарч байгаа манай Монгол улсын бүтээгдэхүүнүүдээр бид хөнгөлтийг эдэлнэ. Сайн шанд замын үүдийн чиглэлийн асуудал бол чуулган дээр бол бас энэ асуудлыг ерөнхий сайд ярьсан. Одоо хоёр улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулаад Оросын талаас тавьсан санал бол хос төмөр зам тавих асуудал байгаа учраас энэ дээр бол бас зөрчил үүсч болзошгүй учраас сайн шат замын үүд гэдэг чиглэлийг нь хасъя гэдэг юм санд оруулж ирсэн. Энэ бол 3-2-оор хасах нь зөв юм а гэж ингэ дэмжигдээд өнөөдөр хасагдаж орж ирж байгаа. Зөвөр нэг зүйл бол бид нар өнөөдөр энэ асуудлыг Монгол улсын гадаад харилцааны түншүүдэд итгэл алдахгүй байх. Тэр харилцааны үүднээс нь бас энийг авч харах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Харин төмөр цөмийн талаарх асуудалд хамгийн их эсрэг байр сууриас хандаж байгаа гишүүн бол Батулга. Түүний хувьд эдийн засгийн утгаараа цаадлах хөрөнгө гарах ёстой юм шүү. Зөвхөн засгийн газрын өргөн барьсан төслийг хэрэгжих ёстой гэд суугаад байж болохгүй гэдгийг тэрээр хэл. Гишүүд лоббидод 2 чиглэл орж ирсэн. Уянга гишүүний шүүмжлэлээс энэ байнгын орон дээр бол унсан. Одоо яах вэ гэхээр нэгэнт ийм нарийн цариг 247 км-ээр Өмнөговь аймгийн газар нутгаар орж байгаа бол цаана хүлээгдэж байгаа Дорногов аймаг, Сүхбаатар аймаг, Баян Хонгор аймаг, Говь Алтай аймаг, Ховд аймгийн баялагууд яг энэ чиглэлээр лоббидол ороод байна. Төрөөс төмөр зэмийн талаар баримтлах бодлогын хүрээндээ урд төршөөр дамжуулан далай төрөх урд төршийн зах зээл бас гаргах энэ чиглэл рүү хамгийн оновчтой тээврийн бодлогыг явуулах ёстой гэж үзэж байгаа. Баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүд байна уу? Алга байна. Эцсийн найруулга сонслоо тооцлоо. Санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсны дараа байнгын орооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Үүний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүнээс 43 зөвшөөрснөөр хууль батлагдсан юм а. Өнөөдөр нэгдсэн